Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэнд хүргэе. Гадаадд байгаа хүүхдүүд болоод ер нь Монголд байгаа хүүхдүүд яагаад энэ донтолтонд ингээд ийм их одоо хүчтэй өртөөд байгаа вэ те? Энэ яг юунаас болоод байгаа вэ гэдэг талаас нь илүү бүр ярмаар санагдаад байгаа юм. Тэгээд мэдээч хэрэг энэ видеог ч юм уу үзэхдээ манай хүүхэд бол тэгээгүй, манай дүү тэгээгүй, энэ хүүхэн ч одоо юу хуцаад байгаа юм бэ гэж бодож байгаа бол бидний одоо энэ шинэ нэрэн үе маш өсрөнгөө хөгжиж байгаа учраас энэ ингээд миний хаалгыг татаад ороод ирнэ гэсэн бодол байхгүй байгаа бол энэ бол одоо боломжтой 90 цаг нь хилцэн шүү те. Тийм болохоор жоохон сэрэмж хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Тэгээд нэгдүгээр тул тийм байна. Сэрэмжлүүлэх үүднээс хоёр тэгвэл би яг өөрийнхөө ураг удмынхандаа энэ видеог үлдээхийг хүсэж байгаа юм. Надад одоо тий сонирхоод намайг үзэж байгаа бол илүү сайн байна. Сонирхгүй байгаа бол энэ бас л тийм зорилтод тэгээд хүрэх ёстой хүмүүст бас зориулагдаж хийж байгаа видео шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд би энэ тухай сэтгэл зүйн талаас ярихгүй, ер нь бол дандаа сүнсний талаас ярина гэж бодож байгаа. Тэр мөн чанар би бас мөн чанар болоод тэр сүнс гэдэг үгийг тэр бичлэгтээ оруулсан дээр тэрнийхээ бас аягүй сайн тайлбарыг хэлэх хэрэгтэй юм болоо гэж бодлоо. Тэгээд сэтгэл зүй гэдэг бол одоо ингээд сэтгэлийн байдал бол ингээд нийгмийн одоо энэ оршин байгаа тэр амьдарч байгаа энэ нөлөөллөөс л хамаарч байгаа. Тэгвэл мөнхийн одоо ингээд бидэнтэй хамт байгаа зүйл бол яалтчгүй сүнс бөгөөд энэ хайрын мөн чанар байгаа. Яг агуулгатай сүнс бол бүр цаад агуулгатай зүгээр хайрын мөн чанар гэж би боддог байхгүй. Бүх юм хайрын л мөн чанараас ихтэй. Сүнс гэхээсээ илүү хайр гэж хэлчихэд баг болцоорч гэх юм уу. Тэгээд энэ сүнс хайрын тухай ярьж байгаа бол яалтчгүй үлийн үрийн тухай яригдчихэж байгаа. За тэгээд дээр нь би мөн чанарын тухай ярьсан. Мөн чанар бол яалтчгүй одоо юу гэж хэлмээр юм бэ? Ямар одоо чи хин юм бэ? Чи хідэн үедээ ямар хүн байсан юм бэ гэдгээс хамаарат чиний дотоод хүний мөн чанар сүнсний чи одоо юм мемориноор гараад ирж байгаа хгүй. Тэндээс нэг ямар нэгэн багцлаад чи нэг ийм хүнээ гэдэг өөрийн ч юм уу те ямар нэгэн байдлаар хин нэгэн хүн чамайг ингээд харж байгаа тэр зүйл чиний туулсан амьдрал болоод өмнөх туршил одоо насны туулсан амьдралын туршлага хийгээд үнэт зүйлээс ч хамаарч чиний мөн чанар бидний мөн чанар үүсэж байгаа. Тэгэхээр бидний мөн чанар миний л авах хувьд би ямар хүн бэ гэж өөрөөс асуугаад байдаг. Тэгэхээр би ямар хүн бэ гэхээр би ямар газар төрсөн бэ? Би ямар эцэг эхээс гарсан бэ л гэдэг надад дараагийн асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хоёр асуултыг асуухад яалтчгүй нэг л гарч ирнэ. Монгол хүн. Тэгэхээр монгол хүний мөн чанар ямар юм бэ гэж ярихаас өөр арга байхгүй байгаа байхгүй юу? Монгол хүний сэтгэл зүй ямар юм бэ гэж одоо яригддаг болсон юм шиг байгаа. Бүр цаатаал ахуулгатай бол монгол хүний мөн чанар ямар юм бэ? Тэгээ мөн чанар ингээд дамжигдаж ирдэг үү? Сэтгэл зүй яаж ирдэг юм? Дамжигдаж ирдэг юм уу? Эсвэл зөвхөн тухайн үеийн мэдээлэлээр ирдэг юм уу ч гэдэг юм уу? Энэ талаар ингээд бас бодож үзэж агаад хэлмээр ч юм уу ингээд зовндог шүү тий. Одоо миний ихчээ охин 2 настай 40 жилийн дараа 42 настайдаа энэ бичлэгийг намайг байхгүйсэн ч үзэхдээ энэ цаг орон цаг энэ хэмжээс рүү ороод миний ихч юу одоо бодож ирсэн юм бэ гэдэг хүртэл маш их чухал гэж боддог. Тэгэхээр энэ одоо өрнөж байгаа миний энэ дотоодын долгioслыг хүртэл бид нэр гаргах хэрэгтэй. Яг энэ одоо юу мэдэрж байгаагаа хүртэл гаргах хэрэгтэй. Заавал хэн нэгэн хүнд үзүүлэхийн тулд би маяг хиймээргүй байна. Хэн нэгэн хүн тандалт авахын тулд би шал өөрөөсөө өөр хүнийг авчрахыг хүсэхгүй байгаа. Яагаад гэвэл миний ярьж байгаа сэдв бүхэн миний удам ураг бүх юмтай холбогдно. Яг л бид яг л тийм мөн чанарын л тэр удмын мэдээлэлтэй тийм сантай хүмүүс гэсэн. Тэгээд яа одоо чинь энэгээр ингээд одоо яг Холливуудад болж байгаа дидигийн хэрэг байна те. Ингээл бүх бохор
заваа юмнуудын тухай яригдчихээн тий. Тэгэл хүн болгон одоо 24 он бомбын ирэн үед бүх бохир илчлэгдэж гэн гэл ингээ яригдчих шүү дээ. Тэг үнэхээр тийм. Би ч гэсэндээ энийг ингээд хүссээл амар мөрөөдөж хийж байгаа юм биш. Би цаанаасаа л хийх ёстой болоод бас хийгдэж байгаа л ярих ёстой болоод яригдчих байгаа л зүйл. Энийг ингээд англи хэлээр ярьж байгаа, Англид, Америкт одоо амьдарч байгаа залуучууд угаасаа ингээд бэгүүдээр ингээд тэр хүмүүсийг судлаад ярьж байгаа. Гэхдээ монгол хүмүүс нийцэж гин үү? Монгол хүний мөн чанартай нийцэж гин үү? Монгол хүний сэтгэлгээ гэж юу юм? Ер нь сэтгэлгээ гэдэг чи юу юм? Сэтгэл зүй гэдэг чи юу юм гэдэг талаас нь ярихгүй байгаа. За тэгээд энэ саяны ярьж байгаа хоёр асуултыг та нараасаа би асууя. Тэгээд бид нар өмнө нь ингээд 15-20 жилийн өмнө 25 дараар өнгөрсөн гэхээр үнэхээр ингээд 1000-ад 1, 2000-ад 1 ингээд болж байгаа өвчин хаалга төгшөөл гэрт ороод ирсэн юм шиг санагдчихж байгаа. Одоо санагддаг байсан. Тэгвэл одоо хорт хавдар гэдэг бүх өвчин аль алганд нэг хорт хавдартай хүн нэг гэр бүл байхад тэр гэр бүлийн сэтгэл зүй хэдэн жил, 5 жил, 7 жилээр яаж амьд байх өвчнөд тэмцэжсэн тэр 5 жилийн тэр гэр бүлийн сэтгэл готрол эдгэртлээ 10 жил байгаа байхгүй юу. Тэгвэл энэ Монгол орнд айл болгонд ингээд нэг ороод ирчээд байгаа байхгүй юу. Тэгэд магадгүй би маргааш хорт хавдраар өвдөхгүй гэсэн ямар ч баталгаа байхгүй байхгүй юу. Тэгэд яагаад энэ өвчлөл бас ийм их болов? Яагаад энэ сэтгэл готрол ийм их болчихвоо? Тэ? Яагаад залуучууд энэ хээтэйг ингээ хэрэглэж байна? За дээр нь бүр ингээд санаж байгаа дээр их үсэрч ярьж байна те. Би энэ бичлэг хийгээд сууж байгаа гол шалтгаан маань анх хийч гэсэн шалтгаан маань би Монголын залуучуудын дууны үгийг ерөөсөй ойлгохоо болчиход байгаа хгүй рэпрүүдийн. Тэгээд ерөөсөй ингээд сүүлийн үеийн урлагууд нь ерөөсөй шинэ юм гарахгүй дандаа рэпрүүд л гарч ирж байгаа гэх юм уу да. Одоо бүр амар муухайгаар хэлэх юм бол надад баян сонсогдож байгаа нь рэпрүүд байгаа. Тэгвэл энэ хүмүүсийн дууны үгийг би ойлгохгүй байна. Би энэ 20 настай залуучуудын хэлж байгаа ярьж байгаа урлагийг би ойлгохгүй байгаа байхгүй юу? Яг бол миний ингээд өссөн амьдарч исэн тэр нийгмийн тэр хүнд хэцүү нэг тийм 80 оны хүн болохоор би одоо энэ шинэ 90 үеийн өсрэлт игээд ороод ирэхээр би ингээд үнэхээр энэ одоо тий өмнөх үедээ энэ хоёрын дунд ингээ хаягчаад байгаа болохоор залуучуудаа ойлгох тийм чадамжгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэд монгол хүний мөн чанар юу юм бэ? Монгол хүн ямар хүн юм бэ гэж ингээд бодоод үзэхээр одоогийн хийж байгаа залуучуудын дуу хөгжим ерөөсөө биш. Энэ хийгээд байгаа хүмүүсийн тэр диди медигийн хийж байгаа тий тэр одоо өстө жинхэнэ тэр сатан матаны одоо морь болоод тий сатаны толгой болоод ингээд мансуурлсан үедээ тэр доодод унсан унж байгаа гэж би хэлжсэн шүү дээ. Тэр доодод унсан тэр хар санаатай сүнснүүдээр ингээд дамжигдаж ирсэн дуу хөгжим дэлхийн ертөнцийг захирж байгаа юм шиг хүн төрлөخت нь ингээд нөлөөлөд шүү дээ. Энэ надад тохирохгүй байна. Би тэр дууг сонсохоор миний дотор муухай харагдаж байна. Миний толгой өвдөж байна. Яагаад гэвэл тэр ямар энергиэр бүтсэн бэ гэдгийг бид монгол хүний саруул ухаан сүнс мэдэрдэг байхгүй юу. Тэгээд монгол хүн ер нь урлагаараа л хилээрээ урлагаараа л монгол заяагаа авч үлдэн штэ. Монгол хүн төрлөخت үлдэн штэ. Ондоошлно. Тэгвэл яагаад ийм болчиход байгаа? Холливуд бол зүйл зохиомл нэг ертөнц нэг харуудын ертөнц. Тэгтэл яагаад одоо ингээд залуучууд ингээд энэ бүгдийг ингээд авчаад миний ярьж байгааг шоолоод байгаа юм бэ? Миний ярьж байгааг өнгөрөөгөөд байгаа юм бэ? Би энэ бичлэгнүүдээ YouTube тавьж байгаа. Яг л хадгалахын төлөө ингээд үзэж байгаа ч юм уу үзэх хүмүүс нь шоолж байгаа байхгүй би мэдчихэж байгаа. Би мэдэрдэг байхгүй тэр болгоны чинь. Яагаад шоолоод байгаа юм те? Сонирхолтой агаад яахлаараа монгол хүнээс тэгтлэх холдоод байгаа. Эн чинь сүнс зүгээр л гэрлийн мөн чанартай гэж би хэлжсэн те. Бүр ингээд сүнсний бүр цаад их үүс өрнөл хайрын мөн чанартай. Тэгвэл хайр инэрлэрэл бид нэр ингээд би бинийгээ ойлгох хэрэгтэй байтал яагаад ингээд залуучууд ингээд холтчоод байгаа юм бэ? Яагаад шоолоод байгаа юм?
Мэдээч хэрэг намайг ойлгох хэмжээний хүмүүс нь YouTube-гүй байгаа. Тэгтээ бүх хүн болно тий 30 жилийн дараа 40 жилийн дараа угаасаа энэ YouTube дээр байгаа бүх юм үнцний хадгална. Энэгээр би ашиг олоход өлсөд сангаад өөр дүрд хувраал энэ бол ийм юм тэр бол тийм ингээ хүний юм би рекламдах гэж юм уу нэг гоо сайхны бүтээгдэхүүн бариад суугаагүй. Би бол цэвэр монгол хүн гэж Монголын залуучууд яагаад ингэж хаан болоо гэд ингэж хайрлаад инрээд байгаа байхгүй юу? Бүр ингэж чин сэтгэлээсээ би энэ ярихыг хүсэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ миний ингэ хүсэж байгаа юм бас биш байгаа байхгүй юу? Би хүсэж байгаагээ та биш би тийм хийх ёстой хүн нь болж таачаад байгаа байхгүй юу? Нэг тийм үг гэдэг чинь яа үнэн юмыг хаар хүний сэтгэл хөдлөл аюу өндөр гараад идэв. Өөр ирэхгүй ингээд хөөрөд нэг ийм үг харж байна. Гэр бүлийнхээ төлөө хар амиа зол, хүү илэгнийхээ төлөө гэр бүлээ зол, хотол олонныхоо төлөө хүү илэгнээ зол, хосгүй гэгэрлийн төлөө бүхнийг зол гэсэн үг байгаа. Тэгээд бүх хүний хүсэл гэгэрл баггүй бүх шүнсний хүсэл нь гэгэрл. Тэгтэл ингээ гэгэрл төрөхөд цолиос хэрэгтэй байгаа. Тийм болохоор энийг би ингээ зоригтойгоор хийж байгаа. Тийм ч болохоор би энэ хаяга гэгэн гэрэл гэж өгсөн. Тэгээд агуулга нь угаасаа гэгэрл гэсэн утгатай. Тийм байгаа. За сайн ингээд нөгөө төлөвлөөгүй байжлаа амар сэтгэл хөдлөлчлөө. Сэтгэл ингээд өөрийнхөө хөөрөөд байна. Тийм болохоор энэ хүртэл яриад одоо өндөрлөе. Тэгээд энэ хүртэл сонсон хүмүүс байгаад та нартаа баярлаа. Тэгээд нэлээд өвсөрч ярьлаа. Тэгээд дараа нь дахиад ингээд үргэлжлүүлээд ярих болно. Баяр таа.